Чи бүх зүйлийг хүчлэхээсээ залахгүй байна уу? Хүчээр хэн нэгэнтэй бусдад таалагдахыг хичээгээл, хүчээр хэн нэгнийг өөрийн болгох гэж хичээгээл. Бид нар угаасаа ихэнх үед өөрөө ирэхгүй тэгээд өөрийнхөө masculine энергитэй очсон байдаг. Хэрвээ би тэрэнд гоё хандгал юм бол, тэхэл юм бол үргэлж ийм зүйл хийж өгөөл байх юм бол намайг хизээ нэг өдөр хайрлах бах, надад хизээ нэг өдөр дуртай болох бах ч юм уу. Дандаа ийм итгэл найдварыг өөртөө тавиал, байнга бусдад өгөөл, тараагаал, хайрлал хизээ нэгэн цагт тэр хүн чамайг хайрлна, эсвэл тэр хүн чамайг өөрийнхөө гой найзаар харна гэж бид нар итгэж найддаг. Би ч хэлдэггүй, чи угаасаа мэдэж байгаа. Чи ямар нэгэн зүйлийн араас үхтлээ зөхрөөд гүгээд бүх зүйлээ өгсөн ч гэсэн эргүүлж ямар нэгэн зүйлийг аваагүй бид нар зүрхнийхээ шархлалтай үлддэг. Гэхдээ энэ бичлэгээр бүгдээрээ хэрхэн тэр princess treatment яаж тэр хатан хаан чиг гүн шиг хандуулах вэ? Чи өөрөө ямар үйлдэл гаргах хэрэгтэй вэ гэдэг талаар бүгдээрээ ярилцгаая. Байцгаана манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн бичлэг болохоор Wizardly-ийн бичлэг дээр суурилсан бичлэг байгаа. Мэдээж би бичлэгийн зарим зүйлийг орчуулаад та бүхэндээ хуваалцаад явна. Зарим зүйл нь болохоор би өөрийнхөө амьдралын туулсан зүйл дээр тулгуурлаа. Та бүхэнд өөрийнхөө сэтгэлдлийг хуваалцах байгаа. Тэгээ энэ бичлэгийн нэр нь болохоор Хатан хаан гүнж байх нь чи зүгээр л эмгтэй хүн болж төрснийхөө хувьд идэх ёстой эрх гэсэн ийм нэртэй ийм гоё бичлэг байгаа. Ер нь бол бодоод байхад үнэхээр тийм бид нар гүнж хатан хаан байгаад бусдаар зүгээр л гоё хандуулаад хайрлаж хамгаалуулах тийм эрхтэй. Зүгээр л зарим үед бид нар яаж хэрхэн үүнийг бийжүүлэх вэ? Ямар үйлдэл зан аваар гаргах вэ гэдгээ баг зэрэг мартчихдаг. Ер нь хэрвээ та нар хараад байх юм бол зөндөө олон хайрыг хүртсэн, хүчрхэг, амжилттай явж байгаа зөндөө олон эмэгтэйчүүдийг харах юм бол эдгээр эмэгтэйчүүд нь үнэхээр өөрийнхөө тэр feminine energy буюу эмгтээлэг энерги мэдрээд бижүүж чадсан тиймэрхүү хүмүүс байдаг. Гэхдээ мэдээж хүн болгоны хувьд энэ masculine feminine energy-гээ тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ эмгтэй хүний хувьд гэх юм бол мэдээж энэ эмгтээлэг энерги нь давмгайлах хэрэгтэй байгаа. Бид нарт тийм хатан ухаан ч гэсэн маш их хэрэгтэй байдаг. Хатан ухаан гэж ямар байдаг вэ гэх юм бол хил хязгаараа мэднэ, ухаалаг, хэрсүү, за мөн түүнээс гадна эмгтээлэг энергитэйгээ маш их холбогдсон байдаг. За тэгвэл бүгдээрээ хатан хаан болохын тулд эмгтээлэг энергитэйгээ холбогдох эхний алхам нь бид нар дотоод хүүхдтэйгээ холбогдох байгаа. Та нар зөндөө сонсож байсан бах connect with your inner child гэж зөндөө ярьдаг. Угаасаа бага насндаа ямар нэгэн зүйлийг туулаад trauma биш байсан ч гэсэн ямар нэгэн зүйлийг туулснараа одоо бид нарыг бий болгосон байдаг. Одоо би хүнийг бий болгосон байд. Бага насны чинь ямар дурсамж одоо чамааг бий болгосныг мэдээд тэрийгэ засгаж хичээж болно, ойлгох гэж хичээж болно. Миний хувьд гэх юм бол та нар мэдэж байгаа бах би жоохон хүн байхдаа өсвөр наснд байхдаа өөртөө үнэхээр итгэлгүй байж үтсэн. Жоохондоо бол мэдээж өөртөө итгэлтэй байсан. Тэгээ жоохон ингээ өсвөр наснд хүрээд ирэхэд би ингээд нүүрэн дээр жоохон юм гараад ингээд таргалаад эхлэхэд тэрийг ерөөсөө хүлээж авч чадахгүй амар тийм хүн дээр тусч исэн. Тэгээ яг тэр үед болохоор би гэрээсээ хоол бас хятадд байж исэн болохоор тэгээ одоо миний хувьд юу хийж байгаа вэ гэх юм бол тэр сэтгэл зүй надад маш хүн дээр туссан болохоор би одоо өөрийгөө бий болгох ч юм уу өөртөө анхаарах гэдэг зүйл нь одоо миний хувьд passion. Тэгээд яг энэ дээрээ ажиллаад би одоо зөндөө олон охтуудад хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ? Хэрхэн өөрийгөө хайрлах вэ гэдэг талаар бүх хүмүүст хуваалцаад явж байгаа. Энэ нь болохоор би өөрийнхөө тэр дотоод хүүхд өсвөр насныхаа тэр охинтойгоо холбогдоод тэр үед биелүүлж чадаагүй зүйлээ тэр зүйлтэйгээ холбогдоод өөрийгөө илүү сайн ойлгоод тэгээ одоо хүсэл мөрөөдөл бүх зүйлээ бижүүлээд явж байгаа. Яг үүнтэй адилхан чи та бодож болно. Миний бага насны ямар зүйлс намайг бүтээсэн юм болоо? Би бага наснда юу болохыг хүсдэг байсан бэ? Ямар хүний хэлсэн үг аав, ээж, эцэг, их хамаатан садны ямар бодол надад энэ хязгаарлагдмал бодлыг үүсгэсэн болоо? Би үүнийг хэрхэн ойлгоод засаж болох вэ гэдгийг одоо ойлгож мэдхийг хичээх хэрэгтэй. Дараагийн энэ эмгтээлэг энерги бийжүүлэх маш чухал зүйл гэх юм бол бид нар бусдаас тусламж болон бусдаас янз бүрийн зүйлийг хүлээж авч сурах хэрэгтэй. Нэг охин над руу мессеж хийсэн байсан байхгүй юу? Би таны бичлэгийг үзснээс хойш ингээл миний амьдралд зөндөө олон залуучууд гарч ирээл надад ингээл
цэцэг мэцэг өгөөл надад ингээд айгүй гоё хандаад байна. Гэхдээ зарим үе зүгээр л миний дотор би үүнийг хүртэх эрхтэй болов, би яах ёстой бол орондод нэг зүйл хийж өгөх ёстой болов гэсэн бодол миний дотор цаанаасаа төрөөд байна гэж ярьж исэн. Энэ нь зүгээр угаасаа эмэгтэй хүн болгонд нэг жоохон иймэрхүү бодол байдаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэх юм бол бид нар ямар нэгэн зүйлийг авч сураагүй байна гэдгийг илэрхийлж байгаа. Гэхдээ энэ feminine energy-ийн зүгээр л хүлээж авдаг энерги. Чи угаасаа зөндөө олон зүйлийг хүртэх хэрэгтэй. Тэр цэцэг мэцэг янз бүрийн зүйл юу ч биш. Чи зөндөө олон зүйлийг expect хийх хэрэгтэй, хүртэх хэрэгтэй, авч сурах хэрэгтэй. Зүгээр л чиний хийх ёстой зүйл бол маш их баярлаа гэл энийг л аваад бэжэж болно. Магадгүй энийг сонсоход та нарт сонин сонсогдож магадгүй ямар амар шуналтай юм бэ гэх мэт жишээний. Гэхдээ энэ эмгтээлэг энерги нь угаасаа авдаг. Эрэгтэйлэг энерги нь бид нарыг хамгаалаад өгөөд итгэснээрээ бас нөгөө эрэгтэй хүний хувьд ч гэсэн өөрийнхөө тэр masculine energy-г мэдэрдэг. Яагаад гэвэл би өөрийнхөө masculine energy-д байна. Би өөрийнхөө төлөө, амьдралын төлөө зүтгэж чадчихин. Тэгээд ийм сайхан эмэгтэй, ийм хөөрхөн эмэгтэйг тэтгэж чадаад баярлуулж чадчихин гэдэг мэдрэмжийг авах хэрэгтэй байна. Чам гоё цэцэг өгөөд янз бүрийн зүйл хийлээгээ чи тэр хүнийг үнсэх ч юм уу, гарнаас нь барих ёстой гэж ерөөсөө бити бод. Зүгээр л би бүх зүйлийг хүртэх ёстой гэсэн бүр мэдрэмжиндээ 100% итгэх хэрэгтэй. Одоо ч гэсэн миний хувьд би ингээд дейтэнд явангууд надад ингээд ирж байгаа бэлгэнүү тэр хүмүүс хийж өгье гэж байгаа зүйлс нь бүр ингээд зүгээр амар гой зүйлийг offer хийгээд өгдөг. Би тэрийн зүгээр л баярлаа. Тэгээ над руу янз бүрийн зүйл бичээд relationship бэлэн байгаа юу? Дахиад уулзах уу ингэхүү гэхээр би relationship бэлэн байгаа бишээ. Би ямар нэгэн хүнийг мэдхдээ надад маш их цаг хугацаа хэрэгтэй байдаг. Гэхэд тэр хүмүүс чамайг тоохоо болохгүй, чамайг бүр илүү үнэлж эхэлдэг. Яагаад гэвэл тэр хүмүүсийн тархин дотор ямар бодол байдаг вэ гэхээр энэ эрэгтэй хүн болгонд ингэж ханддсан байна. Энэ эмэгтэй бас ингээд өөрт нь янз бүрийн зүйл өгч байгаа хүн болгонтэй явуулдгүй юм байна гэдгийг тэр хүмүүс мэдрээд бүр илүү чиний араас зүтгээд, гүүгээд, тэмүүлээд тэгээ чамайг үнэлж эхэлдэг. Тийм учраас зүгээр л авч сур. Дараагийн маш нэг чухал зүйл гэх юм бол бас бидний хувьд энэ эмэгтэйлэг энерги давамгайлж байх ёстой ч гэсэн бид нар энэ masculine energy-гээ яаж зохицуулахаа мэдэх хэрэгтэй. Юмны араас зүтгэдэг тууштай энэ чанараа юун дээр ашиглах вэ гэх юм бол юм суралцахдаа, өөрийгөө бүтээхдээ, дасгал хөдөлгөөнөө хийхдээ, өөрийнхөө мөрөөдлийг бий болгохдоо, чи эсвэл бизнес хийж магадгүй өөрийнхөө энэ санхүүгийн байдалтай ч юм уу өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бий болгохдоо заавал тууштай байх хэрэгтэй. Зүгээр ямар нэгэн зүйлд найдаад байж болохгүй. Ерөөсөө хүсэл мөрөөдөлгүй ямар нэгэн залуу миний амьдралд гарч ирээд намайг тэтгэн, намайг тижээн, гэр бүлээ авч явна гэж ерөөсөө бодож болохгүй. Өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн хорвоо ертөнцтэй, өөрийн гэсэн бизнес юм уу ямар нэгэн ажил төрөлтэй түүгээрээ барахдаг байхын тулд бид нар энэ masculine energy ямар нэгэн зүйлийн араас хүчилдэг, хин нэгний араас над гүйдэг бүх энерги зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдөл өөртөө хөрөнгө оруулалт хийхдээ өгөх хэрэгтэй. Дараагийн хатан эмэгтэй хүний сэтгэлгээ нь ямар сэтгэлгээ вэ гэх юм бол бусад хүмүүс угаасаа чиний хараар зөндөө олон ярьж л байдаг. Маш гоё байхыг хичээгээд өөрийгөө өөрчлөхийг хичээгээд өөрийнхөө хамгийн гоё хувилбар болох үед зөндөө олон хүмүүс чиний араар ярьж эхэлдэг. Энийг хатан эмэгтэй хүмүүс бол ерөөсөө тоодгүй. Яагаад гэвэл өөрийнхөө энэ эмэгтэйлэг энергитэйгээ холбогдсон эмэгтэй хүмүүс нь одоо түүнийг мэддэг. Тэр хүмүүсийн ярьж байгаа нь тэр хүмүүсийн өөрийнх нь тусгал. Тэрнээс бол тэр хүмүүсийн ярьж байгаа нь үнэн зүйл биш. Яагаад гэвэл эмэгтэй хүн хатаархаж байгаа эмэгтэй хүнийг муулаж ярьдаг вэ гэх юм бол тэр эмэгтэй хүн шиг байж чадахгүй болохоор тэр хүнийг муулж ярьдаг. Эрэгтэй хүн яагаад тиймэрхүү эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг вэ, муулж араар нь ярьдаг вэ гэх юм бол тэр гоё сайхан эмэгтэйг өөрийн болгож чадахгүй болохоор тэр эмэгтэйг доош нь буулгаж араар нь ярих гэж хичээдэг. Таны хувьд ч гэсэн хэрвээ ямар нэгэн хүнийг муулж ярмаар санагдаад ч юм уу хин нэгнийг үзэн ядаад байх юм бол өөр дээр ажиллах гэж хичээгээрээ таны өөрөө чинь тусгал тэнд явж гин гэсэн үг. Яагаад тэр хүнийг үзэн ядмаар санагдаад байгаа юм болоо? Яагаад тэр хүнийг муулмаар санагдаад байгаа юм болоо гэд бодоод үзээрэй. Тэгэхээр дандаа бидний өөрийн тусгал явж идэг. Яг өөртөө итгэлтэй, өөртөө сэтгэл хангалуун хүн хэнийг ч муулж ярихыг хүсэхгүй. Ховжив
хүн муулалт гэдэг бол биднэрт ерөөсөө хэрэггүй. За хов жив бол яг угаасаа тий хов жив ингээ баг зэрэг эн тэнд бол явж л байдаг. Өө тэр тэгсэн гэж шít. Өө энэ ингэсэн гэж шít гэд угаасаа л бид нар сонсоод явж идэг. Яг энэ нь зүгээр. Гэхдээ хүн муулна гэдэг бол бидний хувьд ерөөсөө байж болохгүй. Яагаад вэ гэдгийг би та нарт хоёр талаас тайлбарлаж өгье. Эхнийх нь яагаад вэ гэх юм бол бид нар ямар нэгэн хүнийг ингээд муулна штэ. Өө тэр тэгсэн гэж тэр чин тийм штэ, ийм штэ гэд муулах үед бидний тэр энергийн vibration буюу хүн болгон энергийн долгионыг өөрөөсөө цацруулж байдаг. Энэ энергийн долгион нь хэлбэлцлэн гэх юм уу vibration маш доогуур байдаг. Ийм vibration доогуур энергийн хэлбэлцэлтэй байх үед бид нар амьдралдаа хүсэж байгаа зүйлээ ерөөсөө manifest хийж чаддгүй. Яагаад гэвэл чиний энергийн хэлбэлцэл чинь доогуур байгаа учраас бид нар дотроосоо ингээд эерэг бодол гаргаад гоё зүйл бодоод өөртөө анхаарад тэгж байх үед энергийн түвшин дээгүүр байх үед бид нар амьдралдаа зөндөө олон гоё зүйлийг татаж чаддаг. Яагаад гэвэл бүх зүйл зүгээр л энерги учраас. За хоёрдугаарх нь яагаад вэ гэх юм бол хэрвээ чи хүн муулж ярьдаг бол хүмүүс чиний араас юу гэж ярьдаг вэ гэх юм бол өө тэр охинтой бити яриараа наа чи айгүй хил амтай охин шүү. Наа чи дандаа тэгэл яриа л явж эдийн наад охинтойгоо болгоомжтойгаараа наа чин дэмидэ гэд угаасаа хүн болгон тэгээ ярьж идэг. Бид нар угаасаа тийм хүмүүсийн талаар мэднэ. Тэгж араараа яриулж байх юм бол үнэхээр аюултай. Яагаад гэвэл хүн болгон чамаас зүхтаж эхэлдэг. Миний хувьд ч гэсэн би ингэж хүн мууж ярьж явдггүй ч гэсэн зүгээр ингэ дотроо хаяа бодно штэ. Хүн ингэж шөөмжлээд ч юм уу. Өө ямар тийм бэ? Ямар юм бэ гэж бодох үед би ямар нэгэн байдлаар тэр хүний хийж байгаа зүйлийг дараа нь туулаач ч юм уу хийгээ явжээ. Одоогийн хувьд миний хувьд гэх юм бол би бүр хэнийг ч шүүмжил, хэнийг ч муулж бүр бодохыг ч хүсэхгүй байгаа. Яагаад гэвэл би тэр байран дээр очихыг хүсэхгүй байгаа учраас хүн болгон ямар ч зүйлийг туулж ээж болно, яаж ч болно. Чи магадгүй тэр хүний туулсан тэр үед очиж магадгүй. Тийм учраас зүгээр л хэнийг ч бити араар нь муул, шүүмжил бод. Дараагийн маш нэг чухал зүйл гэх юм бол хатан эмэгтэй хүмүүс нь юуг үл зөвшөөрдөг вэ гэх юм бол хин нэгэн чамд маш үл хүндлэлтэй хандахыг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Бас өөрийнхөө үн цэнийг хизээж буулгадаггүй, тохиролцдоггүй. Хин нэгэн чамааг үл хүндлээ, чиний relationship харилцаа чинь ерөөсөө чамд юм гоё мэдрэмж өгөхгүй, чиний хүртэх ёстой зүйлийг чамд өгч чадахгүй бол зүгээр л тэндээс явна. Тэгэж тий relationship-д ороод ирэхээр ямар нэгэн зүйлийг тохиролцож болно тий. Чи энийг хийн, би энийг хийн, хоёулаа ингээ тгийгээд бид нар ямар нэгэн байдлаар тохиролцдог. Гэхдээ бид нар хизээж үл хүндлэлийг хүлээж авч болохгүй. Тэр хүн чамаар ямар нэгэн үгээр хэлж гинөө, чамааг хайрлахгүй байна уу, чамд худлаа хэлж гинөө, араар чинь тавьж гинөө тий. Чинь үр ашиг өгөхгүй, өөрийн чинь зовоодаг relationship-ээс хатад зүгээр л явдаг. Team relationship байснаас хатан ухаантай эмэгтэй хүн ганцаараа байгаад уйлаа те өөрийнхөө амьдралын утга учирыг ойлгоход тэмцээ дараагийнхаа хүнийг хайгаад тэгээд явсан хамаагүй дээр гэдгийг хатан ухаантай эмэгтэй хүмүүс ойлгодог, мэддэг. Тэглээч хэтэ энэ хүнээс илүү гоё зүйлийг хорвоо ертөнц бурхан надад бэлдсэн байгаа гэдэгт итгэдэг. За дараагийн хатан эмэгтэйн хийдэг үйлдэл ямар үйлдэл вэ гэх юм бол ямар хүнтэй яаж ярихаа мэддэг. Тэгээ бас маш өөртөө итгэлтэй байдаг ярихтаа. Өөртөө итгэл гэдэг бол үнэхээр чухал. Зүгээр л өөртөө итгэлтэй ярих хэрэгтэй. Жишээлбэл те би тэгж болох уу, ингэж болох уу, уучлаарай гэд ингээд яриад байх юм бол чи өөрийгөө зүгээр бусдад би тийм чухал хүн бишээ, би тийм үн цэнтэй биш хүн бишээ гэдгийг харуулж ийн гэсэн үг. Зүгээр л те энэ өрөөнд дотор байгаа бүх хүмүүс миний үгийг сонсохыг хүсэж байгаа. Би бол үн цэнтэй эмгтэй хүн гэсэн тийм энергийг өөрөөсөө цацруулах хэрэгтэй. Энэ нь мэдээж те чи хүн болгонтой ярихдаа зүгээр өөрөө очиг аашцан гаргаад ганцаараа яриад бай гэсэн үг биш. Энэ эмгтээлэг энерги нь маш тийм гоё зөөлөн, бусдыг мэдэрдэг, урсамтай тийм энерги. Тийм учраас те харилцааны ер нь хамгийн том чухал зүйл нь ч гэсэн бусдыг сонсоод, бусдыг мэдэрч сурах. Тийм учраас зүгээр хүмүүсийг сонсоод аха гэд ганцаараа яриад байх биш. Жихнээсээ тэр хүний ярьж байгааг сонсоод, мэдрээд тэгээд одоо ингээд
ярьж байгаа харилцан яриа чинь ч гэсэн юм гоё урсамтгай байх хэрэгтэй. Тэгэхээр өөрөө ч гоё өөртөө ихтэй яриад бусдыг ч гэсэн сонсож сурах хэрэгтэй. Дараагийн бүр маш том чухал зүйл гэх юм ба өөрийнхөө эмгтээлэг энергитэйгээ холбогдсон эмгтэй хүн нь хизээж эрэгтэй хүний араас зөвхөрч гүйдгүү. Хизээж чи эрэгтэй хүний араас эмэгтэй хүн зөвхөрч гүйдгүү. Яагаад гэвэл тэр feminine energy-ийн давмгай эмэгтэй хүн рүү masculine энерги гаргасан тийм эрэгтэй хүн чиний араас гүйх ёстой байдаг. Угаасаа гүйдэг. Чиний төлөө тэнцдэг, зүтгэдэг. Тэгээд чамааг өөрийн болгоснороо өөрөө барахдаг. Тэр хүртэл зүгээр л өөртөө анхаарад өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээгээд байжээ. Тэр үед угаасаа зөндөө олон залуучууд чиний араас гарч ирнэ. Тэгээд тэр дундаас чи угаасаа өөрийнхөө таалагдсан аль нэгийг сонгоно. Чи эмгтээлэг энерги дотроо байхад чинь угаасаа masculine эрэгтэй хүн чиний араас гүн. Мэдээж те шууд чиний араас одоо шууд ингээл залуучууд гараад ирэхгүй байх мэдээж зарим цаг хугацаа шаардна чи өөр дээрээ ажил. Гэтэ хатан эмэгтэй хүн нь юу ойлгодог вэ гэх юм бол угаасаа миний хувь заяа хорвоо ертөнц надад гоё зүйлийг бэлдсэн байгаа. Гоё хүнийг авчирна гэдэгт итгэдэг. Би ямар ч нэгэн зүйлийг ерөөсөө хүчлэх шаардлагагүй. Яагаад гэвэл би энэ хорвоо ертөнцийн эмгтэй хүн болж төрсөн, эмгтээлэг энерги засруулах гэж төрсөн хорвоо ертөнц надад тохирсон тэр гоё хүнийг миний амьдралд авчирна гэдэгт хорвоо ертөнц бурхан чиний итгэдэг юу байна? Зүгээр л түүнд итгээд хоошоо суугаад зүгээр л өөртөө анхаарад хийж чадах зүйлдээ л анхаарна. Дараагийн бас маш чухал, үнэхээр чухал зүйл юу вэ гэх юм бол бидний энэ эмгтээлэг энергийг бийжүүлдэг нэг зүйл нь эмгтэй хүн зүгээр л өөртөө маш их анхаарах хэрэгтэй байдаг. Дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр эрүүл хооллоод өөртөө анхаарад өөрийнхөө гаднах төрх дотоод байдал, дотоод эрхтэн бие мах бод гэд бүхий л зүйлдээ анхаарах хэрэгтэй байдаг. Яг зарим эмэгтэй хүмүүс байдаг л та би өөртөө зүгээр л анхаармааргүй байна. Би зүгээр л өөрийнхөө кул гэсэн эмэгтэй хүмүүс байдаг. Энэ нь зүгээр. Гэхдээ бид нар зүгээр л энэ эмгтээлэг энерги бийжүүлэхийн тулд тий гой урсамтай бүх зүйлийг өөртөө татахын тулд өөрийгөө хүндэлж байгаагаа өөртөө нотлохын тулд зүгээр л өөрийгөө хайрлаад өөрийгөө хүндлээд өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй байдаг. Тэгээд миний өөрийгөө хамгийн гой хувилбарыг бүтээцгээе хоол зүйн сургалт маань дахиад явж байгаа. Энэ сургалтын дээр зөвхөн хоол зүйч сэтгэлгээгээд бүх зүйлийн талаар ордог. Тэгээд би болохоор өөрийнхөө сургалтыг зүгээр нөгөө вебсайтн дээрээ ороод ингээд үзээд явдаг болгоцсон байсан байхгүй юу? Сүүлийн хэдэн сарын. Тэгсэн чинь хүмүүс яг ингээд нөгөө гайд байхгүй болохоор айгүй хэцүү байгаа юм шиг үлээ. Тэгээд 9 сараас эхлээд би ингээд яг хүмүүсээ гайд хийгээд анхны хийжсэн шигээ бүх зүйлийг эхнээс нь дуустал нь дагуулад хийн гэж бодож байгаа. Тийм учраас хэрвээ та бүхэн маань 9 сарын өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээцгээе сургалтанд суумаар байх юм бол над руу DM бичээд энэ сургалтанд заавал бүртгүүлээрэй. Тэгээ бүгдээрээ өөрийнхөө дотроосоо болон гаднаасаа өөр дээрээ ажиллаад өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг надтай хамт бүтээгээрэй. Хамгийн сүүлийнх нь гэх юм бол энэ хатан ухаан эмгтээлэг энерги нь ямар нэгэн зүйлийг ерөөсөө хүчилдэггүй. Эрэгтэй хүн, найзууд тий бүх зүйлийг. Тэгээ бас мэдээж амжилт ямар нэгэн зүйлийн төлөө бид нэр зүтгэх хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн зүйл чамааг reject хийгээд бүтээгүй ч юм уу тийм тохиолдолд биднэрт зөндөө байдаг. Гэхдээ хатан эмэгтэй хүмүүс нь юу ойлгодог вэ гэх юм бол ямар нэгэн зүйл чамд хаалгаа хагаад үгүй гэж хэлсэн бол энэ нь чиний амьдралд тэр чигээрээ үгүй гэсэн үг биш. Зүгээр энэ нь хараахан болоогүй байна гэсэн. Чи ямар нэгэн зүйлийг суралцах ёстой, бүтээх ёстой, өөр хүмүүстэй уулзах ёстой. Тэгжээж яг чамд зориулагдсан зүйл чам дээр ирнэ. Чамд хаалгаа хаасан үгүй гэсэн болгоно нь үгүй no гэсэн үг биш. Энэ нь зүгээр л хараахан болоогүй байна гэсэн үгээ гэдгийг маш сайн ойлгодог байх. Ийм ойлгомжтой, мэдрэмжтэй, сэтгэлгээтэй байх үед бид нар угаасаа ямар нэгэн зүйлийг хүчлээ зөвхөрч бүхээ болждог. За тэгээ өнөөдрийн бичлэг маань та бүхэнд маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээ бас удахгүй бүгдээрээ сургалтын дээр уулзцгаая. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.